Өвөг эцэг Бишмадэ бол одоо Дармагийн талаар одоо үнэн зөвийг ярьдаг 12 бодгоодын одоо нэг нэ. He is one of the 12 Mahajans or 12 wise teachers. Тэр 12 хүнийг болохоор Махажан гэдэг тэгээд агуу одоо багш нар гэсэн үг. So in the Mahabharata, he is explaining to Yudhishthira Maharaj the importance of these three gifts of nature. Тэр нэг Махабарат дээр Бишмадэ Юдиштря Махаражид энэ гурван одоо байгалийн гурван бэлгийн талаар одоо тайлбарлага. And these three gifts of nature are very close in your country of Mongolia. Тэр энэ байгалийн энэ гурван бэлэг бол танаа ингээ Монгол оронд бол маш одоо ойрхон байна. Yes. What is the first gift of nature? Тэр байгалийн гурван бэлгийн одоо эхнийх нь юу вэ? Cows. Үнэ. Cows are the first and the most important of these three gifts of nature. Тэр нөгөө байгаль эхийн өгдөг гурван одоо бэлгийн хамгийн чухал нь болохоор энэ үнэ эхнийх нь. Second gift of nature is actually land. Mother Хоёр nature. дахь одоо байгаль эхийн өгж байгаа чухал зүйл нь болохоор газар. And the third gift of nature is knowledge. Гурав дахь нь болохоор мэдлэг гэх. Yes. Cultivating knowledge about spiritual life. Тэгээ бурханлаг амьдралын талаарх одоо мэдлэгээ хөгжүүлэх. Understanding what is the purpose of life. Тэгээ амьдралын одоо утга учир юу нэлийг ойлгох. And following the good instructions given by the Lord. Тэгээ бурхны өгсөн тэр одоо сургаал зааврыг одоо даган биелүүлэхээ. This is all connected with what we call Sanatan Dharma. Энэ бүх зүйлүүд нөө бидний Санатан Дарма гэж нэрлэдэг тэр зүйлтэй холбогддог. And in modern day society, we have deviated. We have gone away from these three gifts of nature. Тэр нөгөө орчин үеийн нийгэмд болохоор бид нэр энэ байгалийн гурван бэлгээс ингээд гажуудаад явцсан. When we disconnect ourselves with cows, Бид нар өөрсдийгөө үнэнээс ингээд салан тусгаарлах үед, when we disconnect ourselves with Mother Nature, бид нар өөрсдийгөө байгаль эхээс тусгаарлах үед, and then when we don't cultivate higher knowledge, higher consciousness, бид нар нөгөө илүү дээд одоо ухамсарыг өөрсөндөө хөгжүүлэхгүй бол then society becomes very disorganized. тэр үед одоо нийгэм одоо эмх замбраагүй болдгоо. So many complicated problems arise. Маш олон хэцүү төвөгтэй асуудлууд одоо бий болдог. This is the condition in the world today. Энэ одоо өнөөгийн ертөнцид одоо ийм бүх зүйлүүд одоо бодлогдсон байна. And our founder Acharya Srila Prabhupada, Бидний үндэслэг Acharya Srila Prabhupada, who is representing so many other great Vaishnava Acharyas, тэрээр маш олон Acharya нарын төлөөлөгч, who is representing this very ancient tradition that we call Vedic tradition, Ведийн соёл гэдэг энэхүү эртний одоо соёлыг төлөөлөгч. has given us many important instructions Тэр хүмүүс маань бидэнд маш чухал одоо заавар сургаалуудыг өгсөн. how to again reintroduce in our daily lives Энэ бүхнийг одоо дахиж одоо өөрсдийнхөө өдөр тутмын амьдрал дээр хэрхэн одоо суулгаж өгөх вэ гэдгийг. these three gifts of nature. Тийм энэхүү гурван одоо бидгийг өөрсдийнхөө өдөр тутмын амьдрал хэрхэн одоо It's like you have this very nice tradition in Cambodia when receiving guests of offering some tea that is having milk. Жишээлбэл одоо нэг зочин ирэхэд одоо нэг сүтээ цай өгдөг ч юм уу те. Yeah, actually cows and land are the real opulence. Яг үүндээ бол үнэ болон газар гэдэг чинь жинхэнэ одоо эд баялаг юм шүү гэх. Paper money is not opulence. Зүгээр цаастай мөнгө бол яг эд баялаг бол биш ээ. According to Vedic culture, opulence we find in land. Those who have land. Тийм Ведийн соёлд одоо тэр эд баялагийг бол тэр газарт Opulence is being able to grow food. Тэр эд баялаг гэдэг бол газар дээрээс нь тухайн газраа одоо хоол хүнс одоо ургуулах боломжтой тэр газрыг. Opulence is having different animals, especially cows and other animals also. Эд баялагтай байна гэдэг нь маш олон одоо амьтан одоо малтай байна. Ялангуяа одоо үнэтэй байхыг хэлдэг. Yes. One great personality called Chanaka Pandit. Chanaka Pandit хэмээх нэг агуу одоо байдгаад байдаг. He mentions that there are three ways in which people can be happy.
Хүмүүсийн ад жаргалтай болох боломжтой нэг 3 арга байдаг гэж хэлсэн. The first one is to live locally, not having to travel to work. Эхнийх нь болохоор яг суурьшиж амьдрах, ийшээ тийш явахгүйгээр байгаа газараа амьдрах. So if we live in a yurt and have cows and we have a little bit of land, we are localized. Хэрвээ биднэрт одоо нэг гэр байгаад, үнэ байгаад тэг газар байх юм бол тэрэндээ ингэ суурьшиж амьдрах одоо боломжтой. Yes. And the second way that we can be happy, according to Chanaka Pandit, is that we don't incur any debts. We don't borrow money. Тэгэхээр нөгөө Чанака Пандитын хэлсэн нөгөө хоёр дахь ад жаргалтай болох арга болохоор ерөөсөө ингээ үр ширгүү амьдрах. Хинээс ч одоо мөнгө зээлэхгүй байх. Because every time we borrow money, it is big headache. Тэгээ нөгөө мөнгө зээлэх үед юм уу? Хин нэгнээс ямар нэг зөөлөх үед тэр шууд толгойн өвчин болж эхэлдэг. And also the third way that people can be happy. Гурав дахь арга нь болохоор People will be happy if they can properly digest their food. гурав дахь арга нь болохоор одоо хоолоо сайн шингээж чадах. Means if we are healthy, we can digest our food. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр бид нэр эрүүл байх юм бол хоолоо зөв сайн шингээж чадна. There's two ways we can digest our food properly. Бид нар нөгөө хоёр төрлийн аргаар одоо зөв зүйтэй хоолоо шингээж чадна. One is to be healthy. Нэг нь болохоор эрүүл байх. So if we live in the country with cows in nature, we will be more healthy. Бид нар нөгөө хөдөө одоо үнэтэй газартай нөгөө байх юм бол бид нар эрүүл байна. And the second way to be healthy Хоёр дахь одоо эрүүл байх арга нь болохоор is that we eat natural food that we grow ourselves. бид нар өөрсдийнхөө ургуулсан тэр хоол хүнсийг өөрсдөө хэрэглэхээ. And that we offer to the Lord and it becomes sanctified food that we call prasadam. Тэгээд тэр хоолоо одоо бурхандаа өргөөд тэр хоолойгоо хүртэн тэрийг нь болохоор барсаад гэж нэрлэдэг. I don't have a watch, but it's getting very close to prasadam time. Одоо нөгөө надад цаг алга гэхдээ нөгөө барсаадны цаг болж байгаа юм шиг мэдрэгдээд байна. True or not true? Зөв. True. So Vedic culture is very practical. Ведийн соёлд одоо маш амьдралтай ойрхон тийм зүйл. It is giving us both spiritual solutions of life. Энэ биднэрт одоо амьдралын бурхандаг шийдлийг өгдөг. And it is giving us also material solutions. Мөн дээрээс нь материалын шийдлүүдийг бидэнд өгдөг. Yes. So Srila Prabhupada wanted that we introduce this understanding amongst our devotees. Тэгэхээр энэ ойлголтыг Шрила Прабхупад одоо чимшилтнүүд донд одоо ойлгуулахыг хүссэн. And people in general. Мөн дээрээс нь бүх хүмүүст. Because previously people were living in the country. Ягаад гэхээр угаасаа өмнө нь тийм үү бүх хүмүүс одоо хөдөө амьдардаг байсан. You know, in India, even let's say 50 years ago in India, it was common for people to have at least 10, 20, 30 cows. Тэгэхээр 50 жилийн өмнө л гэхэд тийм үү ер нь энэ тхиг айл нэг 30, 40, 50 одоо өхөртэй байх нь энгийн үзэгдэл байсан. And the cows are considered as members of the family. Тэр үнэнүүд нь болохоор гэр бүлийнх нь гишүүн байдаг гэсэн. I visited village in India where all the houses in that village, they keep the cows stay in the house with everyone. Тэр энэ техник одоо тосгонд очсон тэдний яадаг байсан бэ гэхээр маш ингэ том байшин тэр байшиндаа нэг үнэнүүдээ бас амьдруулдаг байсан гэдэг. Maybe a little difficult. Гэрд байхад одоо яг хэцүү юм байна тэр үнэнүүдээ. In the traditional way in India, they build big house because they don't have cold problem like in Mongolia. Яг энэ техт болохоор зүгээр нэг байшин байдаг гэсэн. Яагаад гэхээр нөгөө энэ техчийн Монголтай ижилт нэг хүүтэн болдгоо учраас задгаа байшин байхад болчдөг байсан. So when you walk into the house, тэр одоо нөгөө байшин руу орох үед on the left side is the living room. Зүүн талд нь болохоор нөгөө том өрөө. Yeah. Амьддаг том өрөө. And on the right side is the Goshala. Баруун талд нь болохоор Гошада буюу нөгөө үнэнүүдийн байдаг газар. Inside the house. Бүр байшин дотроо. Хоёр өрөөндөө нэг. Because cows are very, very special. Үнэнүүд бол маш онцгой. The cow is the only animal where there's like
we are using the cow dung to for making heat in the house. Жишээлбэл одоо үнэний одоо аргалаар тийм үү ингээд гадаа ингээд юу яаж бодно ингээд дулаан хийж бодно гэдэг. It is in India. It is known that the best medium for cooking is with cow dung. Энтэйг болохоор нөгөө хоол хийх хамгийн одоо сайн аргыг болохоор үнэний тэр аргалаар хийхийг хамгийн сайн гэж үздэг. The food is the most tasty when we cook with cow dung. Үнэний аргалаар одоо хоол хийх үед тэр хоол нь хамгийн амттай болдгоо. Yes. So cow is the only animal where the cow dung and the cow urine is actually pure, remains pure. Тэр нөгөө одоо өхрийн баас болон шээс нь ариун байдаг нэг л амтан байдаг тэр бол үнэ гэдэг. My cell phone. Миний утсан. Yeah. In India, we were discussing. In India, every day, people in village they clean the house inside and outside with cow dung and water. Тэгээ энтэйг болохоор нөгөө юугаа байшингаа тийм үү гадна дотрын бүгднийг нь одоо үнэний аргалаар ингээд хүчдэг байсан. Yeah, cow dung is antiseptic. Үнэний одоо аргал болохоор нөгөө бактерийг одоо устгадаг. Not only is cow dung antiseptic, but cow dung is anti-radioactive. Зүгээр бактери устгадаг биш нөө радиоактив гэдэг нь юу гэдэг шүү дээ. Юу гэдэг. Тийм, тэрийг бас тэрнээс бас хамгаалдаг гэдэг. This is cow dung paper that I keep on my cell phone. Аргал гинэ. Нөгөө цаасан дээр ингээ аргал төрөгцөн би энэ өөртөө ингээ хадгалж явдаг гэдэг. It minimizes. Утасны хорыг ингээ багасгадаг гэдэг чинь. Тэр ингээ хадгалж. Yes, you can introduce this. You can make some like this. Those who have cows, you can make like this and sell to the city people. Тэгээд нөгөө одоо үнэтэй хүмүүсний нэг одоо хүмүүст одоо танилцуулаад одоо хотынханд одоо зарах хэрэгтэй. Also with cow dung, you can make nice incense that you can also sell to city people. Тэгээд нөгөө маш гоё одоо хүч хийж болно гэдэг. With cow dung, we make natural soap to clean the body. Тэгээд аргалаар бид нөгөө бие угаадаг савн хийж бас болдог. When I visit villages in India, Энтэйгт одоо тасгнуудаар ингэ зочлох үед like other, that is part of the tradition, we take fresh cow dung and clean the body. Тэгээ нөгөө нойтон одоо өхрийн басаар ингэ бие ингэ угаадаг. Cow dung from healthy cow Нөгөө эрүүл тийм одоо үнэний тэр эрүүл одоо is the best way to clean the body. бие ингэ цэвэр ариун байх хамгийн одоо шилдэг арга гэдэг. Your skin becomes very fine, very nice. Та нарын арьс одоо маш гоё болно гэдэг. Yeah. Yeah. Your face will not. Айгу гоё болно. It's true. Үнэн шүү. It is very good for the skin and it protects the body from different disease. Тэгээ нөгөө биеийг маш ариун байлгадаг мөн янз бүрийн өвчнөөс бас хамгаалдаг. And cow is the only animal in the mode of goodness. Үнэ бол одоо цэвэр ариуны шинж төлөвт байдаг цорын ганц амьтан. By living close to cows, Тэгээд нөгөө by living with cows, үнэтэй амьдрах нь by serving cows, үнэнд үйлчлэх нь we naturally develop the mode of goodness. тэгээ үнэнд үйлчлээд үнэтэй хамт амьдрахад бид нар нөгөө айжмдаа нөгөө цэвэр ариуны шинж төлөвийг өөрсөндөө хөгжүүлгээ. We become good people. Бид нар нөгөө цэвэр ариун сайн хүмүүс болдгоо. And if we are good people, people will like us. Бид нар сайн хүн байх юм бол хүмүүс бид нарт татагдана гэж. Yeah. So, like this, there is great potential in Mongolia. Тэр ийм хүү байдлаар нөгөө Монголд маш их одоо потенциал байна. Yeah, because I did a little research. You still have about 30% of the population who are living in yurts or, connected with cows, connected with animals. Тэгээ судалгаа хийсэн чинь нөгөө монголчуудын нөгөө 30 орчим хувь нь
нөгөө байгальтайгаа тэ амьдргийн гэж хэлсэн. So in this way, you are blessed to actually have that connection with cows, animals, and the land. Тэгээд та нарт одоо нөгөө одоо малтайгаа үнэтэйгээ ингээ газартайгаа хамт амьдрах тийм одоо эзэстэл та нарт байна. Арай баа. So we are visiting different countries to explain the importance of cows. Тэгэхээр бид нэр өөр орнууд дээр очиод одоо нөгөө юу To explain the importance of nature, land. бид нэр өөр орнууд дээр очиод нөгөө үнэ болон газрын одоо чухлыг хүмүүст одоо тайлбарлаж хэлдэгэ. And we request all the devotees to be taking advantage of the important instructions given by Srila Prabhupada. Энэ Шрила Прабхупадын өгсөн энэ хүү одоо заавар сургаалыг хүмүүст одоо ингээд таниулахыг одоо хичээдгээ. And we are very, very happy to see this tradition still existing. Тэгээд энэ хүү одоо соёл тийм үү? Одоо Монголд байгаад нь биш одоо талархтай байна. Байсаар байгаад талархтай байна. Yes. So, I think what's the rest of the program? It's Prasadam, no? Одоо нөгөө юу байгаад хөтөлбөрний үеэлээ барсаад илүү юу хийшээ. Одоо яах вэ? Yeah, I think so. Yeah. It's the prefix, I think. Юу яах вэ? Энд барсаад мөн тийм үү? Барсаад яах ингэнэ? Багш л өнгөс бядраг хүртсэн шүү дээ. We already had our Prasadam. So Зочны хэрэг байхад болдог ш нэрээ. Okay, of course. Yeah. I mean, because we were a little bit delayed because of the shaman program. бид нөгөө шаман дээр жоохон удцаан гэдэг. I think we stayed 1 Өдөр hour, at least half an hour. энэ баруун 30 минут болсон Одоо баха. харин багшиг өөрийн таад машин усуудл хоолой. Тийм. Энэ дотор багсаад байгаа. Баг энд гоё одоо болохоор юм байна гэдэг шүү дээ. Anyone here connected with shaman? Энэ нөгөө бөөтэй холбоотой хүмүүс байна уу гэнэ? Бөөтэй холбоотой хүмүүс байхгүй юу? Many aspects of the shaman practice that is connected with the Vedic culture. Тэр энэ бөөгийн бас ястуу чинь нөгөө ведийн бас юутай холбоотой соёлтой бас холбогддог. Мөн харих ш. Our Abhimanyu Prabhu invited the chief of the shaman persons to visit our temple. Тэгээд тэр нөгөө бөөнрийн одоо ахлагыг өрсөн юм уу тийм Хараж байна. Зайрын. They were all dressed in very traditional dress, clothing. бид нар бүгдээр маш их уламжлалт тэр хувцас өмссөн байсан. They may not come to the temple dressed like that. Сүмдэрч арай тэгж хувцлаж ирэхгүй байдаг. But very colorful. They were playing this traditional Mongolian drums. Тэр нөгөө маш өнгөлөг хувцалсан байсан. Тэгээд тэр нөгөө бөмбөр ингээд Cambodian, not Cambodian, the Mongolian version of the mridanga. тийм мэрдангны хөвөлбөр шиг тийм бөмбөр тийм. And I don't know how many were there. 50, at least 50 sitting in a circle, and they had jagya. They were burning fire, so some jagya was going on. Бид нар нөгөө баг 50-д байсан тийм нөгөө галан дахлах хийжсэн. Яг яажсэн. Yeah, and we were discussing on the way that some time back some jagya was done at the temple, and many people from Mongolia were attracted to them. Тэгээд бид нар бас нөгөө галан дахлах хийжсэн маш олон одоо Монголын хүмүүс бас татагдсан гэж Yeah, хэлж байна. jagya is very much part of our Vedic culture. Тэр яг яа буюу нөгөө галан дахлах бод нөгөө ведийн одоо соёлын маш бас чухал хэсэг нэ. Yes. So once again, thank you to all the devotees for traveling quite some distance to come here. Тэгээд маш одоо хол замыг туулж ирсэн гэж хүмүүстэй бишэлтнүүдтэй ингээд маш талархаж байна. Has anyone
of the devotees, those who are here, has anyone ever lived or maybe are living in yurts? Нөгөө Монгол гэрт амьдарч ирсэн одоо амьдарч байгаа тийм бишртнүүд байна. Өмнө амьдарч ирсэн тийм бишртнүүд байна. Монгол гэрт. Өмнө амьдарч байсан. Бүгд амьдарч байсан. Okay. Well, this is part of your tradition. Энэ одоо танаас соёлын нэг хэсэг юм байна шүү дээ. It's like in India, more and more people, they're leaving their simple home and thinking that we have better life going to the city. Энэ тэгт одоо маш олон хүмүүс одоо өөрсдийнхөө энгийн одоо орон байраа орхиод одоо хот руу ингээд билүү ингээд сайн амьдрнаа гэж бодоод одоо явж байна. Or they are in the village, they may stay in the village, but they change their house and make so-called modern house. Яг нөгөө тосгондоо амьдарч байгаа ч гэсэн нөгөө энгийн одоо байшнаас татгалзаад нөгөө орчин үеийн гэгдэх тийм одоо байр руу ингээд нүүж гинэ гэдэг. And then they have to go and work somewhere because it's costing money and life becomes more and more complicated. Тэгээд нөгөө өөр газар байр авах дээр ингээд мөнгө хэрэгтэй болно. Тэгээд ажиллах хэрэгтэй болно. Тэгээд амьдрал нь илүү ингээд улам бүр ингээд төвөгтэй болсоор байдаг. So Srila Prabhupada in our Vedic culture is teaching to minimize our material needs. Шрила Прабхупад одоо Ведийн соёл дээр юу гэж заадаг вэ гэхээр бид нэр одоо материалыг одоо хэрэгцээгээ аль болох одоо багасгах ёстой гэдэг. The more we learn to live simply, Бид нэр энгийн байдлаар одоо амьдарч одоо сурах үед then we will have more time to practice spiritual life. бид нэр энгийн байдлаар амьдарч сурах үед биднэрт одоо бурханлаг амьдралаа хөгжүүлэх цаг бас гарч ирнэ. And the more we utilize these so-called wonderful machines, Бид нэр энэхүү ингээд нөгөө агуу одоо төхөөрөмж гэгдэх юмтыг ашигласаар байх юм бол then our life will become more complicated бидний одоо амьдрал илүү ингээд төвөгтэй болж ирнэ. and we will have less time to practice spiritual life. Бурхан тийм үед бид нэр бурханлаг амьдралыг одоо амьдралаар хичээдэг цаг улам бүр одоо байхгүй болно. Questions or comments? Асуулт эсвэл сэтгэл байна уу? Yes. Асуулт. Yes, yes. илүү их цаг гарч ирнэ гэж хэлсэн шүү дээ. Миний бодлоор болохоор энгийн амьдрах тусам илүү их цагаа биний юмд харах юм шиг санагдаад байхгүй юм. Модоо хаална устаа ямар She's saying, especially in Mongolia, you're saying if you simply, we will have more time for spiritual life. Yeah? But here, if we like we we will have to cut our woods and we have so many things to do outside. So actually, we will have this time. She's saying. What do you think? No. Okay. Means when we learn to do all of our activities in as an offering to Krishna, then Prabhupada explains those activities are as good as chanting Hare Krishna. Тэр нөө бид нар бүх үйл хэрэгээ нөгөө Кришнад зориулж хийх юм бол тэр үйл нь одоо Харе Кришна уншихаас одоо ялгаагүй одоо үйлчлэл болдгоо. The residents of Vrindavan, Вриндаваны оршин суугчид, the ladies of Vrindavan, Вриндаваны эмэгтэйчүүд where do they go for Mangalarati? тэд нар Мангаларати руу хаашаа явдаг лээ? In the cowshed. Өхрийн одоо өхөрлүүгээд явдаг. Үнээрүүгээ явдаг. They milk the cows very early. Маш одоо өглөө эрт одоо үнээгээ сахар явдаг гэдэг. They make so many wonderful preparations to offer to Krishna. Тэд нар нөгөө сүүгээр маш олон одоо Кришнад өргөх одоо хоолунд бэлддэг тэрүүгээрээ. That is their Mangalarati. Энэ тэдний хувьд тэдний Мангаларати юм аа. Yeah. Because we're not doing that, now we are introducing Mangalarati in our temples. Бид нар нөгөө яг тэр үеиг шиг одоо зүйл хийхгүй байгаа учраас бид нар Мангаларатиг их зүйлийг сүм дээр хийгээд байгаамаа. So Prabhupada explains the residents of Vrindavan, they are also working hard. Вриндаваны оршин суугчид бас ялгааг маш ингээд шаргуу хөдөлмөрлөдөг. But all of their activities are for the pleasure and satisfaction of Krishna.
Тэгээд тэдний бүх одоо хөдөлмөр болохоор Кришнагийг ханамжтай байлгахын тулд одоо And хөдөлмөр. all of their activities are as good as chanting Hare Krishna. Тэдний бүх одоо үйл нь болохоор Харе Кришна уншихаас ялгаагүй. Yeah. So I'm not telling everyone here to stop chanting Hare Krishna. Пантро битүүш гэж хэлдэг хэлэхгүй та нар. But yes, when we live more close with nature, with cows, there will be many things to do. Тийм ер нь одоо байгальтайгаа үнэнүүдтэйгээ ойрхон амьдрууд хийх одоо зөндөө олон юмнууд гарч ирнэ. But there will also, I have a nice video, I cannot show you here, but at least in India, people who live in village, they actually have more time for practicing other types of spiritual activities also. Яг энэ тэгт бол нөгөө явал нэг бичлэг байгаа гэхдээ үзүүлж чадахгүй нь одоо ямар ч сэн энэ тэгт бол тэр яг ингээд байгууллагын ойрхон тийм амьддаг хүмүүс одоо бурхамдаг зан үйлээ хийх илүү цаг хугацаатай байдаг. In Mongolia, in Canada, where I am from, and in Kazakhstan, where he is from, because of the weather, it is more challenging. Тэгээд миний ирсэн одоо Канадаас одоо энэ трав ирсэн Казахстанаас мөн Монголд ч гэсэн нөгөө цаг уураасаа болоод жоохон хэцүү байж магадгүй. But when we perform these recommended activities in connection with simple living and high thinking, Тэр энэ бүх одоо санал болгосон үйлүүдийг бид нөө энгийн амьдрч илүү дээдэр сэтгэх тэр одоо философитой ингээ холбох юм бол then all of those activities are devotional activities. тэр бүх үйлүүд тийм үү чимшлийн одоо үйлчлэл болдгоо. And because they are very pleasing to Krishna, Яг тэгэхээр тэр үйлүүд Кришнаг одоо маш ханамжтай болгодог учраас mainly and primarily because the cows are present, онцгой нь нөгөө үнэнүүд тэнд байгаа учраас then our advancement in Krishna consciousness will be actually more rapid, more quick. тийм учраас бидний нөгөө Кришнагийн ухамсарын одоо хөгжил дэвшил илүү ингээд хурдан түргэн одоо дэвшнэ хөгжнө. Yeah. This is another important statement made by Srila Prabhupada. Энэ бол одоо Шрила Прабхупадын одоо өгсөн одоо нэг одоо заавраа. Yes, when we follow the system given by Krishna in terms of simple living and high thinking, Бид нэр нөгөө энгийн амьдрч илүү дээдэр сэтгэх философитой уялдуулж Кришнагийн тэр сургаал зааврыг одоо хэрэгжүүлэх юм бол in terms of the system of Varna and Ashrama, Варна болон Ашрамын дагуу амьдрах юм бол which is very closely connected with caring for cows, энэ нь болохоор үнээг одоо халамжлахтай маш одоо ойрхон холбогддог. growing our own food to offer to Krishna, Өөрсдийнхөө одоо хүнсийг ургуулж одоо Кришнад өргөхдөө мөн маш ойрхон байдаг. then it is guaranteed that we will more quickly develop spiritual qualities. Хэрвээ тэгж чадах юм бол бид нэр бурханлаг шин чанаруудыг маш түргэн одоо өөрсөндөө хөгжүүлж чадна. Because we will be pleasing, we will be attracting the attention of Krishna. Яагаад гэхээр бид нэр нөгөө Кришнагийн анхаарлыг өөрсөндөө татж байгаа учраас маш хурдан хөгжнө. And that is the perfection of life. Энэ бол одоо амьдралын төгс төгөлдрөө. Some siddhi haritoshanam. Haritoshanam means the greatest quality is to please Hari, the Supreme. Хари буюу нөгөө энэ шүлэг нь юу гэсэн үг вэ гэхээр хүнд байдаг хамгийн одоо сайхан шин чанар нь болохоор хайрын бурхныг одоо ханамжтай байлгах юм аа гэх. So we will never be losers when we put Krishna in the center and follow this lifestyle connected with cows, land, and spiritual knowledge. Тэгэхээр бид нөгөө Кришнаг ингэ төвдөө байлгаад энэхүү одоо үнэ газар энэхүү мэдлэгээр ингэж амьдрах юм бол хизээч бид нэр одоо алдахгүй. You know, in India, every year when Lord Chaitanya Mahaprabhu was in Jagannath Puri, Chaitanya Mahaprabhu Jagannath Purид байхад жил болгон from Navadvip Mayapur, at least 300, 400, 500 devotees, they would walk all the way from Mayapur to Jagannath Puri. Майпураас Jagannath Puri хүртэл бараг 2-3 мянган чин бишэлтнүүд одоо алхдаг байсан. It takes 1 month to walk
алхахад одоо нэг сарын хугацаа and they would хэрэгтэй. stay in Jagannath Puri for 2 months. Энд одоо 2 сарын хугацаанд одоо Jagannath Puri-д байдаг гэсэн. They would attend the Jagannath Rath Yatra festival, Jagannath Ratha Yatra фестивал дээр тийм үү наадамд оролцдог байсан. and they would stay a little longer to associate with Lord Chaitanya Mahaprabhu. Тэгээд Chaitanya Mahaprabhuтай илүү одоо удаан хугацаанд одоо хамт байдаг байсан. And after spending 2 months in Jagannath Puri, Jagannath Puri-д одоо 2 сар байгаад then they would walk back another 1 month. дахиад 1 сарын хугацаанд буцаад одоо алхаж одоо явдаг So байсан. how many months? 1 Hidden plus sar 2 болчих. plus 1. 4 months. Тэгэхээр тийшээ явахгүй ч 1 сар, тэндээ 2 сар буцаж алхаад одоо 1 сар тэгээд 4 сар. How many holidays you have in modern day society? Жишээлбэл орчин үед хэдэн одоо амралт байдаг үлээ. Баяр байдаг үлээ. 1 week, 2 weeks. Одоо нэг 2 хоногийн л одоо 1-2-7 хоногийн л одоо You know anyone who has 4 months holiday? дөрвөн одоо сарын одоо амралт гэж сонсч ирсэн үү та нар? So it means when we live more simple traditional life, at least in India, because the weather condition is more favorable, people have a lot of time. Тэгэхээр бид нар энгийн байдлаар ингээд амьдрах юм бол яг онцгойдоо одоо энтхэгт тийм цаг уур нь одоо маш таатай учраас одоо бурхантай амьдралаа хөгжүүлэх хугацаа маш их гарна. Maybe in Canada, Kazakhstan, and Mongolia, because of the long cold period, we may have less time. Мэдээж л Канада болон Казахстан, Монголд нөгөө хүйтнээс болоод илүү одоо бага хугацаа гарч магадгүй. But by performing those activities recommended in the Shastra, Гэхдээ тэр нөө судар ном дээр одоо санал болгосон тэр зан үйлдэлийг хийгээд байх юм бол again, connected with these 3 gifts of nature, энэ нөгөө байгаль дэлхийн өгсөн энэ 3 бэлэгтэй холбоотой үйлдэлийг хийгээд байх юм бол we will never be losers. бид нар хизээж алдахгүй. Rather the opposite, we will gain immensely. Харин эсрэгээр маш их зүйлийг одоо олох болно. Any other? Өөрөөсөө Би асуух юм байна. Багшаа сайн асуу. Багшаа харгалаар яаж хоол хийх вэ? Тэгээд юм хоол хийх юм бэ? Хоол хийх яаж зааж өгөх харгалаар шин. Хоол хийх гэж хэлээ. Галтаа төлөө. Go to the garden. Doing it here. бид нар одоо хийгээд байна шүү дээ. Энэ хурж ирээд ингээд сураад авчих. Everywhere where they have yurt and have cows, they use cow dung to heat the home and to cook food. Тэгээд нөгөө гэртээ тэгээд үнэтэй тэр газар ингээд нөгөө байхад л одоо тэгээд юугаар аргалаар ингээд хоол хийж болж штэ. In India, they take jute stick. Jute is like it grows very tall, and they make cloth with fiber, one fiber. But then there's a stick, small like stick, and they put cow dung around it. They make it dry, then they put it in the fire for cooking. Тэгээд нөгөө интегт болохоор юу гэдэг нэг урт нэг мод байдаг юм байна л да. Тэр модтойгоо ингээд нөгөө үхрийн аргалаар ингээд бүгднийг ингээд нэлээд тэрийгээ ингээд нөгөө юу руугаа гал руугаа ичдэг нэ. Тэгээд нөгөө шууд аргалаараа ингээд хоол хийдэг гэж. Cow dung smells very nice. Үхрийн нөгөө аргал маш гоё үнэртэй байдаг. The smell is nice, and then it is keeping the house very clean. Тэр маш гоё үнэртэй дээрээс энэ нөгөө орон байрыг маш их ариусгадаг. If anyone has any problem with bad spirits, you keep cow urine in the 4 corners of your room or your yurt, no more problem. Хэрвээ ингээд нөгөө муухай хий үзэгдэл ч юм уу те хараад байх юм бол үхрийн шээсийг нөгөө өрөөнийхөө ингээд дөрвөн бууланд ингээд тавьчих хэрэгтэй гэдэг чинь. Cow dung and cow urine are every single day they are used by people in India. Тэр нөгөө үхрийн одоо шээс одоо үхрийн аргалыг өдөр болгон энтгчүүд одоо ашигладаг. Yes. And they make Манайх энэ дээр 30 жил болж Аха. одоо бидний хангаа газар авах хэрэггүй. Тэрээс яг боддог татгын газар. Харгалаа. Хүүхдүүдээр нэг аваач. Одоо ч бүрийнхээ бууцыг хийх.
Тэгээд нөө тавар ингээд буусчихгүй. Одоо бинтээ амарчлаг мод. So she's saying that she's living here 30 years and they also collect coal down like mountain and They've been using for the Yes, last 30 yes, years. Yes. And here you probably don't have mosquitoes, but the smoke from the cow dung, dry cow dung, is anti-mosquito also. яг Монгод нөгөө шумуул байдгийг нь бол мэдэхгүй гэхдээ ингээд нөхрийн одоо утаа ингээд шумуулнаас бас ингээд шумуулыг үргээдгээ гэдэг. Yes, Mongolian says that we have mosquitoes Okay, here. okay, yeah, mosquito. Summertime. Yes. So like this, cow dung. It is. There's a nice story I will tell. Maybe the last one. Нэг түүх ярих чинь. We know that the original. What is the name of the original cow in the spiritual world? Бурхантай ертөнцийн анхдагч үнэний нэр юу юм бэ? Сураби. So Mother Surabhi, she is the origin of all the cows. Тэр Сураби их бол бүх одоо үнэнүүдийн их сурвалж их. Yes. So the Surabhi actually resides in the spiritual world. Сураби үнэн бурхантай ертөнцид амьдардаг. When Surabhi came down in the material world, Сураби материалын ертөнцид бууж ирэх үед all the demigods understood that Surabhi is giving us her benediction by coming in the material world. тэр бүх одоо сахиусан тэнгэрүүд Сурабиг ирэхээр биднэрт одоо өршөөл нэгүслээ хайрлаж ирж гинэ гэдгийг ойлгосон. And they all decided to actually enter the body of Surabhi to take shelter of her. Тэгээд тэр бүх сахиусан тэнгэрүүд тийм үү тэр Сураби үнэний биед одоо ороод So some of you might have seen this picture of cow, and then some different demigods are in different places. Some in the horn, some in the head, some in the tail, some in the leg, everywhere. тэгээд тэр нөгөө сахиусан тэнгэрүүд тэр биед нь орж өмг нөөцгийг авахын тулд биед нь орсон. Та нар харсан байж магадгүй тийм зургийг бүх одоо нөгөө үнэний биед нь ингээд сахиусан тэнгэрүүдийн зургнууд нь ингээд байдаг. So at that time, actually, all the demigods had taken different position within the body of Surabhi. Тэгээд Сурабигийн биеийн өөр талд нь одоо тэр сахиусан тэнгэрүүд ингээд орсон. And then Lakshmi Devi, Тэгээд Lakshmi Devi she came and she saw that, hey, where can I stay? Тэнгүүтээ Lakshmi Devi ирээд би одоо хаана орох юм бэ гэж харсан гинэ. I also want to be getting the shelter and mercy of Surabhi. Би бас Сурабигийн одоо өмг нөөлгөнд ормоор л биш үү. Би одоо хаана орох юм бэ гэж. So all the demigods, they had some discussion. Well, there's only one place, Тэгээд нөгөө сахиусан тэнгэрүүд нөгөө хоорондоо ярилцж байгаад нэг газар л байсан гэж. and that place is in the cow dung. Тэр нь болохоор үнэний аргал. That's why cow dung is called Lakshmi. Яагаад тийм учраас тэр үнэний аргалыг Lakshmi гэж Cow нэрлэдэг. dung is opulence. Тэр үнэний аргал бол одоо эд баялаг. Those who have cows, they are opulent. Тэгээ үнэтэй хүмүүс одоо эд баялагтай байна. And from cow, actually, when cows are allowed to graze, yeah, Үнэнүүд ингээ бэлчих үед in the Vedic lifestyle, cows generally they graze all day. тэгээ ведийн одоо соёлоор одоо үнэнүүд бол өдөржингөө ингээ бэлчээд явцдаг. There is one Goshala I visited in Gujarat Гужратд нэг гушаалаад одоо очсон. that is called what is it? Patmera. Падмера гэдэг нэртэй тийм гушаал. You will not believe they have between 200,000 and 300,000 cows. 200 200,000 одоо үнэтэй 200,000-аас 300,000 үнэтэй. Харибо. Yes. So they are their Mangalarti. They have a small temple, and their Mangalarti is connected with cows. Тэгээд тэр нөгөө жижигхэн сүмтэй тэр сүмийнх нь мангаларатын одоо үнэтэй бас холбогддог. Yes. So what is the story I was telling? You've been following Surabhi about Surabhi and Lakshmi. Lakshmi. And Lakshmi Devi. Yes. So this Lakshmi means every day they get so much cow dung.
Тэгээд нөгөө тэр газар болохоор өдөр болго маш их хэмжээний одоо аргад хураадаг. and that can be utilized as we discussed for so many reasons. Тэгээд тэр одоо тэрийг маш олон зүйлд одоо ашиглаж болдгоо. Yeah, but there was a point I wanted to make, but I slipped from my mind. Anyways, cows are the real opulence we should know, and therefore it is an integral part of the Vedic culture. Тэр бид нэр үнэ болж хэд байдаг юм а гэдгийг мэдэх хэрэгтэй. Тийм учраас энэ бол одоо Ведийн соёлын одоо нэг чухал маш чухал хэсэг. And our goal is to go back to Goloka. Бидний зорилго бол тэр Голока руу явах. Goloka means that planet of cows. Тэр Голока гэдэг нь болохоор үнэнүүдийн орон гэсэн үг. Hare Krishna. Hare Krishna. Hare Krishna. Hare Krishna. Krishna Krishna. Krishna Krishna Hare Hare. Hare 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 Rama. Hare Rama Hare Rama. Hare Rama Rama Rama. Rama Rama Hare Hare. Hare Hare Jai Sri Prabhupada ki. Jai Jai Gomata ki. Jai Hare Krishna.